Зохиолч Балсан цэрэнгийн ойдов. Хангай базар. Зохиолч Дэм-Амын газар ширээ арманы гол баатар Хангай базар нь Дарган хошуунд төрж өссөн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдүүлэг өгтөн алдар нэр Алтан шүхрийн базар адуулж дассан нутаг Алтан Дарявоо гэж өчтөг байжээ. Манж ноёдод дуулууртай зарцлагдаж мал сүрэг газар шороогоо найр тавин дэвссэн хошуу ноёдын эсрэг тэрслэн боссон Даргангийн шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч бол Хангай базар билээ. Түүний эсэргүүцэл Манжин хааны сүрэгчин хошууны адуу малаас эрх дураараа тасалж нутаг хошууны хаан ядууст тараах байсан бөгөөд Дарганг нутагт дархлагдсан хулгайч гэгдэж явжээ. Сүрэгчин хошуунаас хятадын хил рүү орох гэж байсан адуун сүргийг ганцаараа буцаагаад хөөхтөө. Миний хөөсөн адууг данснасаа хасаарай гэд Манж хятадуудын нүдэн дээр адуунаас нь хөөгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн биз. 20-д наснда шилийн эр болсон тэрбээр 5 жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст шилийн адууг шилбүрдэж хөөхгүй. Шилбүр хоншоороор билүүдж явахгүй хэмээн өөртөө тангар өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж засгийн албан зүтгэж эхэлсэн ч эргээд л шилийн эрийн зам руугаа хайлтарчихсан гэдэг. Энэ нь цаанаа бас нарийн учиртай байжээ. Энэ тухай Дарган нутгийн уугуул 75 настай Тэ Сундуйж явгай өгүүлэхтэй. Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэр үед Хангай базар Дарганг нутгийн сайхан сумья хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж улмаар тоонтой гэрт толгой холбохоор болжээ. Шилийн амьдралаас холдож ширдгийн амьдралд ойртох дархан эрхтэй гэрийнхээ ханыг Даргангийн шороон дээр хатхыг гэж шийдчихэд байжээ. Сайн өдрийг товлж угаад сайхан сумьягаан авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч Хангай базрыг баривчлахаар Хятад Монгол 2 хүн отж байсан гэдэг. Базар тэрхэн даривд гэрийн голд дүрлзэн ассан байсан тулгыг отж байсан 2 хүн рүү манарт löшгөлөөд гарч зүгтсэн гэдэг. Ийхүү шилийн эрийн зам руугаа буцаад хазайчихсан юм. Энэ тухай газар шороо арманд цухас өгүүлдэг. Сайхан сумьяна базрыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн оргнуулсан уу? Түүнийг засаг ноёд нь эрхшээлдэн авч базрыг бидэнд барьж өг гэж дарамтлсан уу гэдэг нь тодорхойгүй. Хангай базрыг сайхан сумья гэдэг Даргангийн цуутай сайхан хүүхэнтэй цухас холбогдож байсныг манай нутгийн хөгшөд барим тавин ярьдаг байлаа шүү дээ гэж өгүүлсэн юм. Хангай базрын жинхэнэ гэргийн газар шороо арманд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээр үеийн Даргангийн хөгшөд Бадамыг Хангай базрын ханилсан бүсгүйн жинхэнэ нэр гэж ярьдаг байжээ. Даргангийн түүхэн тэмдэглэгдэж үлдснээр бол Хангай базар нь Саарай, Санзай хэмээх 2 хүүтэй, Гүнсмаа гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсмаа 2 нь нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад ойрмогхон насан өөд болцгоожээ. Харин хавчиг Саарай нь эцгийнхээ ширийг хатаах гэж шилийн эрийн замаар замнаад эр дунд насандаа сурггүй болжээ. Газар шороо арманд өгүүлснээр бол Бадам хүүхний 2 хүүхдийн нэг нь өлбөрч өгдөг. Тэгээд амьд үлдсэн хүүхд нь Галдан гэдэг нэртэйгээр ардын хувьсгалд оролцож Жанжин Дээ Сүхбаатартай хамт гамин цагаантнуудын эсрэг мөр зэрэгцэн тулдаг. Мөн Хангай базар ардын хувьсгалыг үзээд зогсохгүй өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь социализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч ийм үйл явдал оруулалгүйгээр Хангай базар болон түүний хүү хавчиг Саарайг шилийн хулгайчаар нь Рамана төгсгөж гэмээн
70-80-аад оны хэд үзэл сурталчилсан коммунистууд газар ширээ Арманыг элдвэр гоочлоод хэвлэхгүй байсан биз. Соцнигмийн үед ингэж хүчин дүүлсэн зохиолын бааtruуд мянга мянгаараа төрөн гарч байлаа. Даргангийн сайн бүх гэгдэж явсан хангай базар нутгийнхаа засаг ноёдыг хүүхэд шиг зандардаг. Хошуу тамгын газар хар гэр нэртэй шоронг нь юм чинээ тоодгүй. Цоож цуурга хаалга туургыг эвдэж хэмэглээд эсвэл хар гэрийн дотроос нь өргөж чулуудаад арилжчихдаг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Дэ Маамагсан өгүүлэхтэй. Хангай базрыг сэрхэд толгойн дүүрчгсэн хамаг биеийн чичрээд хонгоны арьсанд таталдан хорсож байв. Би чинь баригдаж авга даа вангинд хүргэгдсэн гэж дотроо бодлоо. Бол чулуу зүүжгсэн юм шиг хүндэрсэн толгойгон өргөвөл нүдэн бүрлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар герт гартаа гавтай хөлдөн гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. Энэ шорон гэж юу байх вэ? Үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяг шиг эд юм. Энэ Манжин хаан ер нь ямар харамч бэрд вэ? Цөөхөн лам мөнгө зараад энэ хошуудад оёгтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой гэж бодсноо шоронг аягтай зүрлснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ гэжээ. Мөн нутгийнхаа хошуу ноёнд хандаж даргангийн хулгайч нар хошуу хулжиж аймаг алгас чам шиг тарган баян тамга яам хурал жасын хөрөнгөөс хурааж өнчин өрөөсөн өтгөс ядууст өгч байснараа энэ хошуугч нь муу нэрд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу хөх нуурын дээд Монгол ар халах Баатар үйлдийн хязгаарт энэ даргангийг чинь шилийн сайн ирчүүл алдаршуулсан юм. Засагт ханы нутгаас сайн ир болох гэж манай шилийн богдод ирчүүл мөрөгдгийг чи мэдхүү. Соном довдон чамаас хэрэгтэй юм сурах гэж засагт ханаас байтугай зам зуураас хүн ирж байхыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжин хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулвч ядууст улам хайртай болсон. Харин чи яаж байна? Манжин хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж даргангийн ноёд бие биеэ алж байна гэж хошуу хулжааж аймаг алгасуулж гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи хуваа бодож хоошоо урагшаага 2-3 хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүрээр ингэж тоглов гэж нүрийн улалцтал зандардаг байв. Тэрбээр хошуу тамгын газрын харгас тахруудад хандаж Монгол эрийн чөмгөний цус та нарын нус биш шүү гэж сануулдаг байжээ. Хангай базар Манжин хааны сүрэгчин хошуунаас адуу хөдөлгөж сансрай доржийн хошуу руу оруулахаас гадна өвөрлөгч хошууд болох авга засгийн хошуу, авхнар бээлийн хошуу, авга даавангийн хошуу, шилийн голын чуулган, баруун зүүн сүнд зэргээс адуу хөөж даргангийн нутгийн сүрэг рүү нийлүүлдэг байжээ. Өвөрлөгчийн бараг хошуу бүрд базрын уутч гэж байсан бөгөөд түүний Манжин хааны сүргээс хулгайлсан адууг дамжуулдаг хүмүүс юмсанж. Хангай базар хамгийн сүүлд нэгэн урвагч уудчаас болж авга даавангийн хошууны хар герт хоригдож 9 эрүү тулгагдж байсан гэдэг. Гойдол шар толгойтын уудч Батаа гэгч тэрхүү урвагч нь авга даавангийн дотн түнш байжээ. Базрын хүү хавчиг саарай буюу базрын хавчиг нь өвөрлөгч хошуудыг нэвч шувт нөхөлж гисэн шилийн ир байсан бөгөөд ямар сандал тэрбээр ардын урсгалын журам цэргүүдээс зугтсан цагаантны дөрвөгчдийг дарганг нутгаар дайруулгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас эргэж ирээгүй гэдэг юм. Зохиолч Балсан Цэрэнгийн Ойдов. Уншсан Эрхэнбаярын Баддорж.
Халах Монголын сайн ирчүүд номоос.